За сайн байцгаана уу манай хийм ах бодтой ихэр жинлүүр хумхын ордныхны манай 10 дугаар сарын ерөнхий төлөв гэсэн онцлог эхэлж байна. За эндээс харахад одоо манай хийм ах бодтой улсууд 10 дугаар сард одоо бас л их чухал үйл явдлуудаар дүүрэн байхаар харагдаж байна. За энэ дээр одоо би одоо түрүүн бас түрүүний юун дээр хэлсэн. За энэ од гар гисэн хөдөлгөөн бас хүмүүсийн амьдралд их нөлөөлж байгаа. Ялангуяа одоо манай хийм ах бодтой улсууд тийм ээ. За энэ дээр бол одоо одоо хоёр чухал ийм хөдөлгөөн одоо од гар гисэн дунд явагдаж байна. Нэгдүгээрт нь болохоор зэрэг Марс одоо хилэнцгийн ордонд мөн одоо Венус бол жинлүүрийн ордонд одоо бууж байгаа. Тэгэхээр зэрэг Венус маань бол одоо хайр сэтгэл одоо хүмүүсийн холбоо харилцаа тийм ээ. Иймэрхүү зүйлсийг одоо удирддаг гэдгийг юм уу? Одоо ивэдэг гэдгийг юм уу тийм ээ. За тэгэхээр зэрэг Марс нь болохоор зэрэг одоо акшн. Тэгэхээр зэрэг маш их хөдөлгөөн одоо шийдвэрлээгүй асуудлуудыг одоо түлхэж тийм ээ шийдвэрлэх гэдгийг юм уу тий. За иймэрхүү байгаа тий. Энэ байдлууд одоо бас одоо та бүхний одоо 10 дугаар сарын үйл ажил амьдралд одоо бас нөлөөлсөн байдал харагдаж байна. За одоо энэ дээр миний харж байгаагаар бол одоо нэг юм одоо байр байшингийн тийм ээ ийм асуудал харагдаж байна. За энэ дээр одоо шүүх одоо шийдэхгүй удаж байгаа юм шиг эсвэл шийдэгдээгүй удаж байгаа юм шиг. За энэ дээр одоо бас одоо шудраг биш байгаа юм шиг тий. Ингэж хандаж байсан юм шиг тий. Тэгвэл одоо 10 дугаар сард одоо та бүхэн мэдээ авахны тийм ээ энэ асуудал шийдэгдэхний мөн одоо таны талд одоо таны ялалтаар дуусгахнэ гэж харагдаж байна. За мөн одоо ажил бизнесийн одоо шинэ эхэлсэн одоо ажил бизнес одоо ажил төрөл гэдэг юм уу бизнес гэдэг юм уу ийм асуудлууд одоо гацсан эсвэл одоо хөдөлгөөнгүй байгаа бол одоо хөдөлгөөнд орно гэж ойлгоорой. За энэ дээр одоо түрүүний миний хэлсэнчлэн одоо хайр сэтгэлийн асуудал одоо их чухал байна гэж би ярьсан байгаа тий. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо эхнэр нөхөр одоо салсан юм уу тусдаа бас юм уу одоо энэ дээр бол нөхөр одоо явчихсан байгаа юм шиг тийм ээ. За ийм болвол одоо энэ 10 дугаар сард буцаж ирэх нэ гэж харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ хүн буцаж ирээд одоо энэ дээр бол одоо нэлээд юм ойлгосон одоо амьдралаа буцааж авах гэсэн тийм ээ одоо иймэрхүү байдал харагдаж байна л да. За энэ одоо хэдийгээр таны шийдэх асуудал боловч одоо би өөрийнхөө байр суурийг хэлье гэж бодлоо. Энэ дээр за энэ одоо та хоёрын одоо 92-ийн одоо энэ асуудалд бол одоо эдийн засгийн байдал маш их чухал байна гэж байна. Тэгэхээр зэрэг та хоёрын одоо салалт нийлэлт юм уу одоо эдийн засгийн байдал ямар нэг байдлаар одоо мөнгө төгрөгийн асуудал энэ толгойрох байр орон тийм ээ ийм та одоо нэлээд холбоотой байсан юм шиг тийм ээ. За тэгээ мөн одоо энэ дээр одоо хэрэг одоо та энэ хүнийг одоо буцааж авах юм бол одоо нэг сайклыг давтах юм шиг те. За би энэ карт үзүүлэе гэж бодож байна л да. Тэгэхээр зэрэг яг хоо та одоо нэг нүдэ анаад одоо энэ хүнийг буцаагаад авах юм бол одоо та шинэ амьдрал эхэлнэ гэж одоо эсвэл энэ хүн би өөрчлөгдөнө гэж байгаа бол одоо үгүй юм шиг харагдаж байна. Та нөгөө сайклаа дахин давтах нэг юм дугуй дотор дахин эргэлдэх ийм магадлал өндөртэй байна гэж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо зарим нэг нь одоо шийдэж одоо тусдаа болсон ийм харагдаж байна. Би одоо түрүү хэлсэн акшн янз бүрийн одоо шийдэж чадаагүй эсвэл одоо байж исэн бол одоо 10 дугаар сард хөдөлгөөнд орно гэж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг яг миний харж байгаагаар бол одоо та яагаад одоо энэ хүнээс салахаар шийдсэн эсвэл та хоёр одоо яагаад болохоор шийдсэн энийгээ сайн бодож үз тийм ээ. За тэгээд одоо
энэ дээр бол миний харж байгаагаар бол одоо одоо урд нь шийдэгдээгүй байсан асуудлууд одоо дахин ундарч ирэх нэ заавал энэ 10 дугаар сард одоо шийдвэрлэх юм шаардлага гарах нэ гэж харагдаж байна. Энэ одоо байр савны асуудал мөн одоо энэ ажил төрлийн гэр бүлийн асуудал орж байна. За тэгэхээр энэ дээр одоо миний түрүүний хэлснийг санаа нь үздэй тийм ээ. За энэ дээр одоо дараагийн нэг анхаарах зүйл нь юу вэ гэхээр за яг хөө та одоо ингээд орон гэрээ шийдээ тусдаа гарчлаа. Эсвэл одоо байр оронгоо авчлаа. Эсвэл нөхрөөсөө салчлаа. Эхнэрээсээ салчлаа. За дараа нь явах вэ гэдэг төлөвлөгөө байхгүй харагдаж байгаа. Нилээн төрчихсөн. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо таныг хэлж байна л да одоо сайхан одоо зүйтэй ч гэдэг юм уу аль эсвэл одоо өөртөө тохирсон сайхан төлөвлөгөөг биелүүлж чадна гэсэн ийм төлөвлөгөөг боловсруулаа. Яагаад гэвэл одоо 10 дугаар сард одоо та тэрийг өөртөө татах тийм одоо магадлал өндөртэй байна гэж тий. За мөн одоо дараагийн хэлэх юм болохоор зэрэг за энэ их асуудлууд байна одоо та шийдэж чадахгүй яг одоо шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол одоо хорвоо ертөнцид даатгаад орхиж байгаа тий. Одоо хорвоо ертөнц цаг хугацаач гэдэг юм уу аяанда одоо харуулж өгнө гэсэн ийм мессеж байж шүү. Мөн одоо хэрв та одоо амьдралаа өөрчилё одоо өөр болё тийм ээ одоо шинэ амьдралын их усүртэй шинэ хайртай тийм ээ эсвэл одоо шинэ ажилтай болё гэж байгаа бол одоо өөрийнхөө одоо ийм тав тухтай орчноос жоохон хөндөрөө гэсэн ийм мессеж хийж байгаа шүү. Step out your comfort zone. Тэгэхээр зэрэг энэ маань юу гэсэн үг юм гэхээр зэрэг ер нь та ингээ хит их тухтай нэг одоо газараа хит их тухтай байна гэдэг чинь одоо бас л өсөж хөгжихгүй байгаагийн нэг шинж шүү. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо өсөж хөгжөө гэж бодож байгаа шинэ зүйлийг турших одоо шинэ ажилд орох, шинэ одоо зөрөгтэйгээр шинэ ажлаа эхлүүлэх, эсвэл одоо шинэ хүнтэй танилцах гэдэг юм уу. Иймэрхүү одоо акшн ямар нэг тийм хөдөлгөөн хийгээрэй гэсэн байна тийм ээ. За энэ дээр одоо бас энэ 10 дугаар сар таны анхаарах ёстой зүйл юм бэ гэхээр зэрэг communication-ийг хийх гэсэн байна. Тэгэхээр энэ дээр одоо үл ойлголцол гарах магадлал өндөртэй харагдаж байна ажил дээр амьдрал дээр. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо маш сайн одоо ойлголцлыг одоо маш ихэндээ тавьж өөрийгөө ойлгуулах, өөрийгөө одоо илэрхийлэх гэдэг юм уу энэ дээр одоо зөвөр илэрхийлэх тал дээр одоо бас анхаарч үзээрэй. За мөн одоо та үр хүүхэд одоо ах トゥ амраг садан одоо өвдсөн өөрийн эрүүл мэнд одоо жоохон тийм байгаа бол одоо 10 дугаар сард илаашиж идэх сайн мэдээд болох юм магадлалтай юм байна шүү. За иймэрхүү мессежнууд яж байна. За нөгөө нэг одоо манай огт сингл улсууд бол одоо шинэ хайр сэтгэлтэй очих магадлал өндөртэй байна. Мөн одоо манай найз залуу ирэх болов эсвэл одоо би холбоогүй тэдэн сар болчлоо одоо эсвэл тэр маань ахиж холбоо ярих нь гэж байгаа бол тийм гэсэн хариу байна шүү тийм ээ. Тэр эргэж ирнэ мөн шинэ хайртай очих юм магадлал өндөртэй байна тийм ээ. За одоо энэ шинэ юм эхлүүлэхийн тулд одоо хуучин хаалгаа сайн харах, дотор одоо хүнтэйгээ сайн ажиллах тийм ээ. Одоо дотроо нэг одоо би энд ингээд нэг юм анзаараад тахаар одоо хидэн хаалгыг нээчихсэн аль нь ч бүтлгүй явж байгаа хүмүүс байгаад байгаа юм. Тэгэхээр зэрэг одоо нэг хаалгыг хааж ээж одоо нөгөө хаалга нь нэгддэг юм жамтай юм шүү. Хэрв та одоо шинэ ямар нэг байдлаар одоо шинэ хаалга нээх гэж байгаа, шинээр эхлэх гэж байгаа. Эсвэл одоо энэ хүн танд үнэхээр таалагдаад та одоо үнэхээр одоо сериозны хандъя гэж бодож байгаа бол одоо яах аргагүй одоо нэг хаалга хааж одоо X mix гэдэг юм уу энийг одоо явуулж иж одоо дараагийн хаалга нэгдэж дараагийн одоо үйл явдлууд өрнөнө гэдгийг одоо бас одоо дараагийн шатанд орно ч гэдэг юм уу. Бас анхаарч үзээрэй. За тэгээ энэ дээр одоо энэ шинэ харьцаа бол одоо соул төвшөнд тийм ээ нэлээд тийм одоо хүний одоо
зүрх сэтгэлийн төвшөнд байхаар ийм харьцаа болохоор харагдаж байна. Тэгэхээр зэрэг энд бас шанс өгөөд үзээрэй гэсэн ийм мессеж иж байна. За ингээд та бүхэндээ тус болсон гэж найдаа. Та бүхэн одоо хувийн уншлага сонирхож байвал миний Facebook пэйж болох одоо Монгол Стар дайректор орж сонирхоорой. Мэдээлэл аваарай. За ингээд та бүхэндээ одоо 10 дугаар сарын ажил амьдралд амжилт хүсье. Баярлалаа, баяртай.